Дараагийн мэдээг танилцуулъя. Франц улсын ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Никола Саркозид 5 жилийн ял оногдуулсан. За ийхүү түүний ялын хугацаа эхэлж биеэр шоронд хоригдох асуудал яригдсан. За ингээд 3-7 хоног хоригдсны дараа шоронгоос суллагдах боломжтой болсон байна. За түүнийг Даваа гарагийн үдээс хойш Ласанте шорноос суллсан болохыг мэдээлж байгаа. За түүнийг шүүхийн хятадын хяналтанд байлгаж Францаас гарахыг нь хориглоно. 10 дугаар сарын 21-нд 70 настай баруун төвийн үзэлтэй ерөнхийлөгч асан түүнд 2027 оны сонгуулийн кампанит ажлын үеэр Ливийн удирдагч асан Муммар Каддафигийн мөнгөөр сонгуулийн кампанит ажлаа санхүүжүүлэх хуульдааны хэрэг үүсгэж 5 жилийн хорих ял оноосон. За түүний өмгөөлөгчд эх 3 дугаар сард болох давж чатны шүүх хурал хүртэл түүнийг суллах хүсэлтийг нин даруй гаргасан байна. Парисын шүүхэд видео холбоосоор үг хэлэхдээ Саркози ганцаарчсан хорих байранд өнгөрүүлсэн хугацаагаа хүнд хэцүү хар дарсан зүуд гэж тодорхойлсон байна. Улсын яллагч Дэмэн Брюнет Саркозигийн суллах хүсэлтийг хангахыг санал болгосон боловч ерөнхийлөгчөөр ажиллаж байсан түүнийг Ливийн хавтаст хэрэггийгдэх бусад гэрчүүдтэй холбоо барихыг нь хориглосон байна. За түүний хувьд өөрийн хийсэн үйлдэлтэй буруутай гэдгээ бол үгүйсгэж байгаа. Саркози шүүх хуралд видео холбоосоор дамжуулан оролцохдоо Каддафигаас мөнгө гуйх асуудал бол галзуу бодол хизээч төрж байгаагүй, би хийгээгүй зүйлийнхээ хизээч хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж мэдгдсэн байна. Мөн Саркози шоронд өнгөрүүлсэн хугацааг дэвчээртэй болгосон. За мөн шоронгийн ажилтнуудад хүндэтгэл үзүүлж тэд онцгой хүнлэг чанарыг харуулсан гэж мэдгдсэн. За Саркозиг дэмжиж эхнэр дуучин загвар өмсөгч Карла Брүни Саркози болон X ерөнхийлөгчийн хоёр хүү шүүхийн танхимд ирсэн байгаа юм байна. Франц улсын хувьд өмнө нь ерөнхийлөгчөө шоронд харж байсан тохиолдол гарч байгаагүй юм. За нэг тохиолдол би энэ бол дэлхийн 2 дугаар дайны үед нацистид хамтран ажилласан Филипп Питэнийг 1945 онд эх орноос урвсан хэрэгээр нь шоронд хоригдсон. За түүнээс хойш одоо шоронд хоригдож байгаа Францын анхны X ерөнхийлөгч Саркози болж байгаа юм. За шоронд орсноос хойш Саркози тусгаарлах байрны нэг хүрээнд хоригдож байсан. За ойролцоох хоёр бол өрөөнд нь түүний бие хамгаалагчийг байрлуулсан байсан. За үүнтэй холбогдуулан бүгд найрамд улсын X ерөнхийлөгч статусынхаа улмаас хамгаалтанд авах хэрэгтэй гэж дотоод хэргийн сайд Лорон Ньюенс 10 дугаар сард мэдэгдэж түүний эсрэг мэдээжийн аюул занал байсан гэж нэмж мэдгдсэн. За Саркозигийн хувьд 2007-оос 12 онд тус улсын ерөнхийлөгчөөр ажиллаж байсан. За тэрээр албан тушаалаасаа буусноос хойш эрүүгийн мөрдөн байцаах одоо хэрэгт бол холбогдож шалгагдаж байгаа. За өнгөрсөн 12 дугаар сард шүүгчид түүнийг тустай хэргийн талаар нууц мэдээллийг өгөхийг одоо завцсан хэрэгээр ял сонсгосон. За ингээд түүнийг бол шагаанда электрон одоо аппарат зүүх ийм ял бол бас оноож байсан. За үүний зэрэгцээ энэ мөн 5 жил бас шоронд хорих ялыг оноосон байгаа юм байна.